сонсогчдоо Cocktail & Crime podcast-ийн маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Yay! Энэ удаагийн дугаар маань special дугаар байгаа. Тэгээ манай Дөкө яагаад special гэдгийг нь одоо тайлбарлаж өгөх гэж байна. За энэ удаагийнхаа дугаараар буюу одоо шинэ жилийн бэлэг болгоод та бүхэндээ мөнх маралтайгаа хамтраад буюу одоо хамгийн анхны зочинтой дугаар хийхээр бэлдээд сууж ин бид гурав. Тэгээд юуны төрөнд бит хоёрын саналыг хүлээж авч урайлган дэмжиж манай подкастэд орж байгаа мөнх маралтаа маш их баярлалаа. Баярлалаа. Бүгдэнд нь өдрийн мэнд төргий. Тэгээд яасаа өөрийнхөө хамгийн дуртай подкаст нь дашнаар орзоод амар баяртай байна. Тэгээд жоохон сандрах байх гэхдээ гайг баха. За өнөөдөр мөнх маралтаа санал тавьсны дагуу манай мөнх марал болсон гэмт хэргийн тухай бэлдсэн байгаа. Яг ямар хэрэг бэлдсэн гэдгийг бит хоёрт бол хэлээгүй. Хэрвээ бит хоёр одоо ямар нэгэн хитрхи их ч юм уу реакшн үзүүлээд байвал бас урьдчилаад уучлалт гуйчи. Бит хоёр нөө хоёулаа анх удаа сонсож байгаа учраас нэлийн сэтгэл хөдлөлтөй байж магадгүй шүү гэхгүй юу. Тэгээд бит хоёр нөгөө нэг бүгдээрээ одоо манай сонсогчид мэдж байгаа коктейл хийгээд тэгээд дугаартаа ордог байгаа. Гэхдээ энэ удаагийн дугаараараа бит хоёр коктейл хийхгүй. Гэхдээ мөнх марлынхаа одоо дуртай коктейлийг асуумаар байна. Чи ямар коктейл ер нь уух дуртай вэ? Ийшээ тийш орохоор хамгийн түрүүнд одоо авч уудаг коктейл чи юу вэ? Ер нь бол би гадуур гарахаараа нэг коктейл уудаггүй байсан байхгүй юу? Ер нь бол пивний төрлийн хүн. Тэгээд Монгол ирснээс хойш ер нь бол бүр сингүүрийн одоо гавьяат тамирчин гэдэг шиг нэг тийм болсон. Тэгээд сүүлийн үед бол яг нөгөө манай найзууд айгүйх хамт коктейл ууй гээд айгүйх олон төрлийн коктейл туршиж үзээд тэгээд ер нь чихэрлэг төрлийн коктейлнуудад айгүй дуртай. Хам боргоцоо өнтер орсон. Тэгээд бас тэгтээ бас жоохон гашуун уумаар байвал негроны айгүйх ууж байгаа ордоо. Тэг тиймэрхүү одоо л ер нь яг коктейлний талаар мэдлэгтэй болоод бас та хоёроос ингээд янз бүрийн коктейл ингээ мэдэж аваад гэхдээ бас ер нь бол нөө жин орсон юмнуудад бас айгуу дуртай. Миний төрлөх хүн биш үү? Nice. Сингүүрч гоё сонсогдчих шүү гэсэн. Би ерөөсө пив удаггүй байж байгаа 5 жилийн өмнө Монголд очиод сингүүр амсч үзээд пивэнд орсон байдیں۔ Одоо ер нь та хоёр хизээ Монголд ирэх юм? Дараа жилээс нэг юм бодож байгаа. За тэр үед нь сингүүр ууя да. Тэр үед нийлж сингүүрчид болъё доо гэхгүй. За одоо тэгвэл юу яах вэ гурлаа? Шууд хэрэгтэй орох уу? За тэгээ. За миний бэлтгэх хэрэг болохоор 2016 онд болсон хэрэг. Тэгээ ер нь бол би нөгөө нэг өөрөө яг тэр үед Японд байсан. Зурагтаар амар юм нөгөө нэг шуугаан тарьжсэн хэрэг гараад тэр үедээ нэг амар тоогоогүй нэг гэмт хэрэг сонирхдгүй байхдаа ерөнхийдөө бол ямар амар ингэж бодоод өнгөрчээсэн. Тэгээд сүүл миний байсан хоттой амар ойрхон газар болсон хэрэг байсныг мэдэнгүүтээ жоох айсан. Тэгээд энэ хэрэг нь болохоор 2016 оны 7 сарын 26-нд Японы Канагава гэдэг газар болсон. Яг юу болсон бэ гэхээр энэ 26-ны орой шөнө 1:37 минутанд эхэлсэн хэрэг. Хальт ингээд урьдчилаад ярих юм бол нэг юм хяналтын камер дээр нэг юм хар машин ирэнгүүт гэрэл мэрэл нэвтэрсэн. Тэгэл амар хурцтай давхиж ирсэн нэг юм малгайтай, подологтой, урт өмчтэй залуу машинтайгаа амар давхиж ирж зогссноо харанхуй гудамжинд ганцаараа ингэ машиндаа сууж ирсэн. Цаг 40 минутын дараа машинаасаа нэг том юм цүнх аваад тэгээд 3 цаг 30 минутын үед эргэн тойрны ямар ч юм тоосон шинжгүй цүнхээ аваад нэг газар руу ингэ явж байгаа дүрсэн бичгтэй. Цагийн дараа буцаад машин руугаа ирээд тэгээд шууд машиндаа суугаад явж байгаа тийм дүрс гардаг байхгүй юу. Тэгээд энэ яг ямар учиртай энэ залуу ингээд яасан бэ гэхээр Канагавад байдаг сэтгцийн хомсдолтой, оюуны хомсдолтой хүмүүсийн асрамжийн газар руу оронгуудаа 19 хүн хутгалаад за 26 хүнийг гэмтээсэн ийм том хэрэг үйлдсэн байгаа. За энэ залуугийн талаар ярих юм бол ерөөхдөө 1990 онд энгийн нэгэн айлд төрсэн ийм залуу байгаа. Сатоши Уэмацу гэдэг яг одоо хэрэгт нь бол гэмт хэрэг үйлдэх үедээ дөнгөж 26 настай байсан тийм залуу байгаа. Тэгээд яг алуулсан 19 хүн нь насны хувьд гэх юм бол 19-с 70 насны эрэгтэй 9 хүн, эмэгтэй 10 хүн. Гэмтсэн 26 хүн нь ерөөхдөө бол ихэнхдээ хүзүүндээ гэмтэл авч хутгалуулсан тийм байдалтай болцсон. За одоо энэ гэмт хэрэгтнийхаа талаар ярихад 1990 онд Токиод төрсэн. Аав нь бол зургийн багш, ээж нь болохоор манга зурдаг. Японы аниме нөгөө нэг мангаг
зурдаг. Хоёлаа ерөнхийдөө бол урлагийн хүмүүс байсан. Арг ер нь яг ингээд асуудалтай байсан юм уу гэнгүүт ямар ч асуудал байгаагүйсэн мөлий. Ерөнхийдөө бол багтаа айгу зураг зурх дуртай. Өөрөө тэрэндээ бас айгу дуртай. Аав ээж нь бас айгу сайн дэмждэг. Том болоод ерөнхийдөө бол яг аав шигээ зургийн багш болно гэж мөрөөддөг. Ерөнхийдөө бол айгу тайван тийм ад жаргалтай энгийн гэр бүл байсан. Ангидаа бас ерөнхийдөө бол нэг лидер нь гээд нэг тийм хүүхдүүд идэв шүү дээ. Бүх юм дээр ингээд нэгт байдаг. Тийм хүүхэд байсан мэлээ. Сургуулаа ерөнхийдөө бол 10 жилийн монголоор ярих юм бол 10 жилийн аягүй сайн төгсөөд амжилттай төгсөөд багшийн мэргэжлэр сурахын тулд Японы Тэйо их сургуульд илсэн орсон. Тэгээл ер нь яг их сургуульд орсноосоо хойш жоохон найзуудын хүрээлэн солигдоод их сургуультай явахынхаа хажуугаар жоохон бүтэхгүй хүмүүстэй нийлж эхлээд арх угаад тэгээд ерөөхдөө бол амар гоё юм сэргэлэн цаваа хүүхдтэй байжгаад гинт ингээд өөрчлөгдөөд нэг сонин тийм одоо нөгөө хар бараа юм ярьдаг ч юм уу. Тэгээд жоохон ингээд хар тамхи татаж эхэлсэн. Тэгээ бас янз бүрийн эмнүүд хэрглэж эхэлсэн. Тэгээ харагдах байдлын хувьд ч гэсэн ингээл үсээ амар тод шараар будаал. Тэгээ шивээс хийлгэн гэж ярьж мараал. Ер нь нэг тиймэрхүү одоо яг Японд нөгөө нэг янки гэдэг нэг юм гудамжны юм шиг тийм стилтэй хүмүүсийг янки гэдэг баггүй юу? Хулиган гэх юм уу? Тэгээ ерөөхдөө бол яг нэг тийм хулиган стилтэй болж эхэлсэн. Нөгөө найзууд нь чи багш болно гэсэн үедээ яагаад ингээд мүсээ ингээд шивээс хийлгээд байгаа юм бэ гингүүт нь тэгээд шивээсийг бол нуучшд гэл нэг тиймэрхүү яриатай. Хар тамхи хэрэгэлсэн үедээ Японы талаар ингээд яг тэр хар тамхины хуулийн талаар айгүй шүүмжилдэг байсан байгаа. Ер нь ингээ Японд иймэрхүү хууль айгүй хатуу байдаг. Тийм болохоор энийг би болиулна, би айгүй их юм хийн, би Японыг өөрчилнө гэх юм сонио сайн юм ярьд болсон. Нийлдэг байсан найзууд нь ч гэсэн тэр үедээ шоолол энэ бүрстэй солиорчч гэл нэг тиймэрхүү байдалтай хүлээж авдаг. Гэртээ оройтож ирээд ээж нь ерөөхдөө бол санаа зовоод асуугаал ер нь ингээл Монголд ч гэсэн тэгдэж штэ хүүхэд нь оройтол ирэхээр жаагуур яваад ирвээ яавь гэл тэгэнгүүт гинт ингээл амар дотор нь өөр хүн орсон юм шиг аматат мат тэгэл ээжигээ бүр ингээл эмгэм гэл амар ууралж морилдог. Чи багш болохын чинь арай илүү хичээгээрээ энэ янзаараа байвал ингээд улам доордон шүү энэ төр гэл ер нь ингээд айгүй аав ээж эвтэхнэр ихэндээ хэлдэг байсан чинь сүүл рүүгээ бүр ингээд тэр нь даамжраад гэртээ ингээл агсан тавиал аав ээжтэйгээ ингээл гар зөрүүлээд ч юм уу тэрийг ингээ хөршүүд нь бас ингээд ойролцож чарлаж байгаа нь бас хидэд удаа сонссон гэж дараа нь мэдүүлэг өгсөн мөлий. Аавынхаа үгийг бол бүр огт тоодгүй. Аавс ер нь ерөөсөө огт айдаггүй. Яг өөрийнхөө зөв гэснийг л хийдэг. Гинт ингээд амар нөгөө хайрлаж өсгсөн ганц хүн амар гоё мөрөөдөлтэй байсан хүн ингээд гинт ингээд амар сонин танихгүй хүн болцсон ер нь бол аав ээж нь амар гайхаад айгу гомдсон гэж дараа нь ярьсан мөлий. Тэгээд ер нь тисгээ байгаад шийдвэр гаргаад одоо гурлаа нэг хэсэгтээ тусдаа байя гэд бүр аав ээж нь бүр ингэ зөвхөрөнгөө барцсан. Тэгээд ерөөхдөө өөрсдөө бүр гэрээсээ явхаар шийдсэн мөлий. Энэ дээр би бас жоохон гайхсан. Жоохон ингээд хичээгээд сэтгэл зүйн тал дээр эмчилгээ ч юм уу бас жоохон хийлгсэн бол гэж бодсон. Тэгэхгүй ингээд шууд за чи ганцаараа одоо бай. Тэгээ нэг хэсэг бай бодлоо зэгцэл гэж шууд хүүгээ яг тийм байдалтай ганцаар ингээд үлдээгээ явсан мөлий. Гэхдээ одоо бас нэг бүтэхгүй гарч ирсэн найз охинтой байсан мөлий. Тэгээ тэр найз охиных нь хувьд болохоор яг мэдээлэл нь нэг сайн байгаагүй. Аав ээж нь явсныхаа дараа ерөөхдөө бол найз охинтойгоо хамт байсан. Бас найз охин нэг тийм жоохон токсик үерхлэлээр үерхдэг гэх юм уу. Ингээ найз охин нь романтик юм хүсэл хамт гоё байгингүүт ингээл болзоогоо мартдаг ч юм уу. Гомдолч момдлонгууд амар урдаас нь уурлал. Найз охин нь нэг удаа ирээдүгөө ярилцаал. За одоо ер нь юу хийх чинь? Чи ер нь ирээдүйд яах чинь мах чинь гэл. Багшийнхаа нөгөө шалгалтанд яг энэ явцдаа унцсан мэлээ. Тэгээд нөгөө нэг жил үнждэг. Дараа жилийнхаа шалгалт болтол ер нь хийх юм байхгүй. Тэгээд найз охин нь за чи одоо тэгээ юу хийх чинь аа гэдгсэн чинь өвөө мацуу гэдэг гол дүр маань. За ер нь бол би аль эртнээс сонирхож байсан маа. Оюуны хомсдолтой энэ хүмүүсийн асрах байр байдаг. Тэгээ би тэрэнд ажиллая гэж бодож байгаа. Тэгээ тэрэнд ажилласнаар ер нь хүмүүсийн дунд нэр хүндтэй болно гэж хэлсэн байсан найз охиндоо. Ерөнхийдөө бол нөгөө нэг амар сайн хүн болж харагдах бас тийм хоббитэй байсан юм лээ. Тэгээ найз охин нь бас за тэгээд энэ ажиллаад айгуу дэмцэн. Тэгээд яг 2012 онд ажилласан гэхээр 22 настай да. Тэр газар асрагчаар ажилд орсон. Тэндээ ерөнхийдөө бол ажилдаа айгуу дуртай.
Тэр газар нь болохоор Ямада Inn гэдэг газар. Эхэндээ бол ажилдаа амар дуртай. Тэгэл тентгийн хүмүүстэй дуртай. Яванда амар стресстэй л найз охин нь асуугаал за ажил чи ямар байна гэл тэгэнгүүт эхэндээ болохоор тэр хүмүүс амар хөөрхөн сэтгэлээсээ ингээд амар баярлаа гэж байгаа нь мэдэгддэг. Би тэднээс ингээд туслахаар амар гоё идэг гэж тэгдэг байснаа. Яванда нөгөө ажилласаа стресстэй. Өөртөө ярьж чадахгүй юм байж та нэрээ амар сонин дандаа хүнээр одоо бас стрессээ зөөлөгдөг мөөлөгдөг гэл амар тийм юмнасаа стресстэй л цалин багтай гэл амар ажиллаа ер нь амар голдог болсон. Тэгэл буцаад ерөөхдөө бол архиа ууж эхлээд мансуурч эхэлсэн. Бас өвчтнүүдийнхаа эмнүүдээс нууцаар авч ер нь уудаг болсон байгаа. Тэгээд ерөөхдөө бол олон төрлийн эм уугаад айгуу сонирн болцоог нь бас найзууд нь анзаарч эхэлсэн. Нэг удаа ингээд найз охинд ярьсан мэт юм лээ. Өөрийгөө одоо хянах чадваргүй ийм хүмүүс амьдарч ер нь яадаг байна. Ер нь ямар ч хэрэггүй юм. Зүгээр энгийн хүмүүс дандаа ийм хүмүүс ер нь төвөг боддгийг штэ. Нийгмийн сайн сайхны төлөө ийм хүмүүс алга болох хэрэгтэй. Чи юу гэж бодож байна гэдэргээл найз охиноос асуугаал. Тэгээ найз охин яг тэр үеэс жоох ингээд жиэрхэж эхэлсэн байт юм лээ. Чи анх дуртай байсан мэдтэй тэгэж асуунгууд үгүй би буруу батсан тийм хүмүүсийг хайрлаж өрөвдөж болдгоо юм байлээ. Тийм хүмүүс алга болох ёстой гэж шийдсэн. Хэн нэгэн тэднийг үгүй хэлэх ёстой юмстай гэл нэг тиймэрхүү амар сони юм ярьж эхэлсэн. Яг ийм хүмүүс байх болчих юм бол манай улс ерөнхийдөө бол илүү сайн сайхан болно. Япон улсын төлөө гэх юм бол ер нь би хийх болно гэл ингээл гинт амар сонин цагаан соёлоод туссан хүмүүсийг нэг тийм сони юм ярьж эхэлсэн билээ. Чи тэгээд чичнээн тийм хийлээгээд чамайг цагдаар нар барьна штэ гэж тэгэхэд би харин баатар болноо. Тэгээ хүмүүс ерөөхдөө бол надад баярлна. Намайг ер нь бол нэг хороод авахгүй байх. Тиймэрхүү ингээд тоглоом маягаар яриадсэн билээ. 4 жил ажилласны дараа 2016 оны 2 сард ажилласаа гарсан мэдгийн. Гарсныхаа дараа Японы тэр нэг модийнхан бүр юм захиргааны дарга руу бүр ингээ өөрхөн гараар амар их захаа бичиж явуулсан билээ. Тэгээд яг тэр захааныхаа агуулганд гэх юм бол би ерөөхдөө бол энэ Япон улсын сайн сайхны төлөө ийм зүйлсхийн тэгээд манай Япон улсын хөгжлөөс юм хойшин татж байгаа ийм хүмүүсийг үгүй хийхэд та хэд ойлгож дэмжиж туслах хэрэгтэй байна. Би одоо энэ улсын баатар болно гэж нэг жоохон нэг тийм өнгөрсөн утгатай. Тийм амар урт захаа бичээ. Тэгээд нөгөө захааг нь тоохгүй болонгууд өөрөө бүр нөгөө биеэрээ хүргэж өгөхгүй тэр орсныхаа гадаа орох гээд мэдээж баригдана. Хамгаалалт болохоор яг тэр захааг нь хүмүүс нөгөө аюултай гэж үзээд гэхдээ нөгөө гэмт хэрэг хийгээгүй учраас сэтгцэн эмнэлэгт одоо хэвтүүлсэн байг. Сэтгцэн эмнэлэгтээ хэвтээд эмчлүүлээд дөнгөж 1 сар болоод гарсан. Ерөөхдөө бол өөрийгөө ерөөсөө сэтгцэн асуудалтай гэж үзээгүй. Найз охин нь чиний би дээрчсэн санаа амарлаа гэд найз охин ээж энтер айгу баяртай байсан. Тэгсэн чинь найз охиндоо би айгу зүгээр юм шиг жүжиглэж хурдан гарсан. Тэгсэн чинь найз охин нь чи дахиад жоох эмчлүүлэх хэрэгтэй хаа гэсэн чинь бүр амар тэр үед ууралсан. Найз охин гэхдээ хажууд нь ер нь айгүй их байж ингээ санаа тавихыг хичээдэг. Тэгээд 7 сарын 26-ны хэрэг гардаг өдөр ирсэн. Тэр өдөр амар их мансуурсан байдалтай. Машина жолоод тухта хүртэл юм согтуу амар их мансуураал хэрэг хийхээ өмнө сая нөгөө хамгийн ихэнд ярьсан машиндаа нэг цаг сууцаад машинаасаа буусан гэсэн тэр үедээ бас мансуурч байсан. Тэгээд тултал нь одоо мансуурчаад асрах газар руу ерөнхийдөө бол орсон. Хаалга нь хаалттай байсан учраас нэг давхрын цонхоор ороод шөнө болсон хэрэг учраас унтчихсэн хүмүүсийг хутгалсан. Тэгээд манаач тэндээсэн совилогт гэж оролцоод 19 хүн байсан. Тэгээ ихэнх нь дандаа хүзүүндээ хутгалуулсан байсан. Гэмтсэн хүмүүс болохоор айгүй аз таарсан юм уу. Нэг цагийн дотор ингээд 45 хүнд хаалтчихин гэхэр бүр амар хурдтай явсан байгаа. Тэгээл бүр ингээл баг дүрээл явж исэн л байгаа. Амар галзуу юм шиг. Хамгийн амар нь тэр бүх ингээ хэрэгээ хийчээ. Twitter дээр ороод өөрийнхөө Twitter хуудсан дээр дэлхийн ертөнцийн сайн сайхны төлөө энтер гэсэн утгатай пост хийсэн байна. Хэрэгээ үлдээд Twitter-тэй пост хийчээд 3 цагийн үед өөрөө цагдаагийн газар очиж хэрэгээ хүлээсэн. Шүүх хурал нь болоод шүүхээс энэ хэргийг урднаас төлөвлөж санаатаа үлдсэн ингээд тэгэхэд өмгөөлөгч нь хэрэг хийхээс өмнө ерөөхдөө бол мансуурсан байсан учраас 100% буруу өгөхгүй гэж үзсэн чинь манай хүн болохоор бүр өөрөө шууд өмгөөлөгчөө эсэргүүцээ. Би өөрөө ухаантай байсан. Би энэ хийсэн хэрэгээ бол зөв гэж үзэж байна гэж шүүх хурал дээр амар тийм хатуу байр суурьтайсан. Яг энэ хүний тэр үедээ би нөө зурагтаар харсан байхгүй юу? Нөө баримтлагтаад явж байгааг нь амар ингээд цагдаад ингээд гавлуулсан, мөртлөө ингээд амар инээсэн, амар аз жаргалтай зэрэгтэй.
Тэгэл камер руу ингээл дойдгоор байдалтай ингээл хараад ер нь нэг тийм гоё юм хийгээд гавьяа байгуулсан хүмүүс шиг нэг тийм царайлж исэн. Тэгээ шүүх хурал дээрээ ч гэсэн тийм байсан. Хохирогчдын гэр бүлээс уучлалт гуйж байгаа ч гэсэн харамсахгүй байна гэж шүүх хурал дээр хэлсэн сүүлийн үгнүүдийнх нь тийм байсан. Ерөнхийдөө бол яг ингээд өөрийгөө одоолтол ер нь зөв гэж боддог. Харин тэр хохирогчдын ар гэрийнхний амьдралыг харин ч би хөнгөвчүүлж өгсөн. Тэр асрах газрын хүмүүсийн ажлыг би хөнгөвчлсөн. Надад баярлах ёстой энэ гэсэн нэг тиймэрхүү юм ярьсан байлээ. Хэрэг гарснаас 4 жилийн дараа 2020 оны 3 сард шүүхийн шийдвэр гарсан. Өмгөөлөгч нь нэг удаа давд заалтсан ч гэсэн өөрөө гүйлцсэн гэдгээ хүлээн зөвшөөрчраас давд заалтсан нь ямар ч хэрэгсэхгүй болоод цааз ял авсан байгаа. Гэхдээ одоо л цааз ял нь хэрэгцээгүй. Тэгээд одоогоор ялаа хүлээгээд шорондоо байгаа. Аллагын зэвсэг утга нь ингээл бүх юмд нь байгаа. Энийг болохоор Сагамихарагийн аллаг гэж нэрлэдэг юм билээ. Сэтгцийн хувьд болохоор bipolarтай гэж дүгнэгдсэн. Сүүлд бас баримтат киноны багийнхан уг нь нэг өөртөө нь уулзах гад шорон дээр нь очсон юм билээ. Ерөөсөө өөрөө уулзаагүй. Тэгээ харин шоронд нь нөгөө хамт хариуцлага хүмүүсээс яриа авсан чинь ерөөхдөө бол шорон дотор бол одоо ингээд хамгийн онц хоригдогч нь байгаа гэсэн ингээл спорт бүх юм дээр ингээд дандаа тэргүүлдэг. Амар баян гэж байгаа. Нөгөө шорон дээр чинь нөгөө хүмүүсийн хаяа нэг худалдаа авалт хийгээл нэг гаднаас идэж уух юм өдөр алган шороныхон дэлгүүрээс ингээл янз бүрийн худалдаж аваад яг галзуу хүн шиг бүр ингээд чансан өндөнд амар дуртай. Байнга чансан өндийг иддэг гээд нэг тиймэрхүү нэмэлт мэдээлэл үзсэн. Тэгээд аав ээж хоёр нь бол айгүй хэцүү. Тэгэл ер нь найз охин ингээл ард нь үлдсэн хүмүүс нь айгүй хэцүү байгаа юм шиг үлээн. Ганц өсгсөн хүн нь амар том хэрэг хийгээд одоо цааз ялаа хүлээгээд байж байгаа гэхээр за тэр миний хувьд болохоор нэг ийм хэрэг бэлдсэн дээ. Ээж аавынх нь одоо тэр санаа зовж байгаанаас аргагүй. Японочууд ч нь бол амар тийм prideful хүмүүс ч гэстэй тий одоо гэр бүлийн нүүр царай амар чухал байдаг. Ганц хүн юм хийчихээр бас амар хүнд туссан баха. Наач ямар амар юм бэ? Юу шууд хин санаанд орлоо. Ted Bundy санаанд орлоо. Ийм нэгэн цагийн дотор 45 хүнд алдсан гэхээр бүр ямар амар хурдан юм бэ тий. Харин тийм би бүр тэрэн сонсоод амар гайхав. Анх нөө зурагтаар яг ингээд гарсан чинь ингээд баригдлагтагтаа ингээд шивээс нийл гараад тэгсэн чинь хүмүүс болохоор яг тэр үедээ энэ Якузагийн бүлэглэлийн хүн байна. Тэгээд айгуул санаатай Японыг ингээд зочроод өөр хэрэгүүдийг нөгөө нуунд дарагдуулах гэж бүр том хэрэг ингэж гаргаж ирэх гэж юм санаатай хийсэн байна мэн гэ хүмүүс айгүй олон таамаг төвшүүлсэн тэр үед. Тэгээ энэ Якузагийнх байх магадaltaй энэ тэргээ тэр нь бас одоо ч яг үнэн худлаа нь бол мэддэхгүй л байгаа юм л. Би саяар нь Google дээр зургийг харлаа л да. Яалтчгүй бас Якуза байж магадгүй гэсэн бодол төрүүлэхэрээ шүү. Гэхдээ бас нэг тийм амар нэг тийм муухай царайтай хүн бол биш байгаа. Нэг тийм анх бас би харцаад жоохон гайхчихлаа. Одоо нөгөө нэг юу дөкө юу гэж орчуулах вэ? Don't judge a book by its cover гэдэг. Хүн царайшгэ байдгүй. Харин тийм. Хүн царайшгэ байдгүй. Тий, нэр амар тийм одоо юу хийндээ сэтгцийн өвчтэй мөвчтэй гэдэг нь бол царайн дээр нь харагдахгүй. Зарим хүмүүс чинь одоо зарим бидний ярьжсэн нөгөө хэрэгүүд төр чинь нүднээс нь харагддаг шүү. Тий, зургийг нь харахаар л нэг амар мэдэрдэг тий. Тэгээ ер нь ингээд бидний донд ч гэсэн амар bipolarтай хүмүүс амар их байдаг. Тэгээд тэрийг өөртөө мэддэггүй ч юм уу тий. Тэгээд одоо бүр ингээд энэ даймжир бол айгүй аюултай юм байна. Bipolar юу яадаг те нэлээд олон кейсүүд дээр ер нь бол гарч ирдэг те дөгөө. Хоёр туйлт сэтгцийн өвчин тийштэй нөгөө Элиза Ламийн хэрэг дээр бас гарч ирж байсан. Ер нь бол bipolar яг уртцгаараа айгүй эвгүй юм шиг байгаа. Одоо үед нөгөө нэг одоо үед мэд гэж ярихаас эвгүй энэ. Гэхдээ нэрээ хотлоочгүй одоо ингээд TikTok энэ төр үзэж байхаар залуу хүмүүс яг ингэж яриад байгаа байхгүй юу? Би depressed байна. Ингээд нэг катын бичлэг үзчихсэн чинь чи хамгийн сүүлд хизээ depression-д орсон бэ гэж асуусан чинь хүмүүс би яг одоо depressed байна. Зарим нь одоо өчигдөр гэх мэтчлэн айгу сонин тийм хариултууд өгж исэн яг сонирч байх уу байж болно л доо. Гэхдээ depressed гэдэг нь одоо амар тийм сериусны сэтгцэн эмгэг гэдгийг арай ихээр ашиглаад байгаа юм шиг арай хөнгөн стресстэй байгаагаа depressed байна гэд ойлгоод байгаа юм шиг тий. Тэр шиг адилхан bipolar-ыг бас хүмүүс тэгж яриад байдаг штэ. Одоо гинт ууралж мууралж байгаа нэг чи ч одоо хашийн bipolar юм уу гэдэг штэ. Одоо үед ашиглагдаж байгаа шиг одоо бидний дунд найзын дундаа ярьдаг шиг ийм одоо хөнгөн зүйл биш. Яг bipolar хүмүүс ингээд энэ өвчнөө ингээд хүндрэхээрээ бүр ингээд
амар болохын psychosis-д ороод тэг хийм сонсоод хийм үзээд ингээд ирэхээрээ бас маш seriously болдог өвчин шүү. Бас энийг тэгж хөнгөнөөр бити хүлээж аваарай гэж бас хэлмээр санагдлаа. Тийм хүмүүс бас нөгөө өөрсдөө амар тийм би bipolarтай ч гэдэг юм уу. Одоо би ийм гэл шууд би амар депресстэй ингээл одоо яг нөгөө Монголд байгаа хүмүүсийг ингээд харангууд тэгдэг мөртлөө ерөөсөө өөртөө сэтгэл зүгээ засах талаар ч юм уу яг сэтгэл зүйн зөвлөгөө авах тал дээр ерөөсөө тэгдэггүй зүгээр л сошиалаар жоох ингэжсэн аа бодит амьдрал дээр тэгэл зовоол боддог. Тэр нь надад амар хэцүү санагддаг. Тийш тий. Ямар ч арга хэмжээ авахгүй юу? Тий. Монгол дуугийн нөгөө сэтгцийн эрүүл мэндийн төв гэж бас байгаа. Хэд хэдэн бас төвүүд байдсан бэлээ. Мэргэжлийн сэтгэл засалчдтай. Тэгээ шууд уцаар яриад одоо чи хинбэ өөрийнхөө хинбэ гэдгийг заавал хэлэх шаардлагагүй. Хэрвээ үнэхээр тэрнээсээ санаа зовж ивэл те. Тэгээд чиний одоо тэр хувийн нууцыг чинь маш сайн хадгалдаг тийм төвүүд байдсан бэлээ. Тэгээ хэрэгтэй хүмүүс ер нь тусламж хэрэгтэй хүмүүс ер нь тусламжаа дор дор нь авч ийсэн дээр тий. Тэр болохоор айгу гоё гэсэн манай найз дээр нөгөө залгаж зөвлөгөө авсан чинь нэгт нөгөө нэг үнэгүй тарифтай мөлий 10 минут байсан ч хамаагүй ярьдаг. Танихгүй хүн ч гэсэн айгу ингээд угаасаа танихгүй байж бараг ингээд чөлөөтэй ярих байхаа. Тэгээ нөгөө ямар хүн байгааг мэддэхгүй болохоор тэгээ айгу өөртөөнтэй байсан гэдэг хэлжсэн. Тэр талаар би бас жоохон мэдээлэл олмоор санагдлаа өөрөө. Тэгээ тэр нөгөө хитрхи их хэрэгэлсэн хар тамхи интернаас нөлөөлсөн байж магадгүй гэж бас бодлоо. Тэгээ нөгөө сүүлд нөгөө яг тэр өвчтөе хүмүүст айгүй ашигладаг байсан хүчтэй дооцтой юмнуудыг холиод хэрэгэлсэн болохоор тэр нь бараг нөгөө хийм хард сонсоход бас нөлөөлсөн гэж магадгүй. Тэгээ өөрөө уг нь ингээд айгүй зүгээр ингээд 20 хэдэн жил ингээд амьдарснаа яг ингээд нэг 4 жилийн дотор амьдрал нь амар сонирн болоод сүүлийн яг нэг хэдэн жил амар эвгүүтээд тэгээ тэндээсээ яг нөгөө гарахт нь жоохон эргэн тойрных нь л за ингэж гаалгайг болчихсон одоо ингээд залуу байгаа юм чинь ингээд нэг анзаараагүй найзууд нь ингэсгээл шоолол өнгөрсөн юм шиг санагдсан. Жоохон арга хэмжээ авсан бол Харин тий одоо ээж аав нь хүртэл хаяа явцдаг. Тий яг хөө мэдээж одоо хүмүүс ямар нэг юм сэтгэл зүйн асуудалтай байлаа ч гэсэн ингээд орон зай хэрэгтэй болдог л доо мэдээж яг өөртөө цагийг өнгөрүүлээд яг юу болоод байгааг очих нь болоход гэхдээ бас ээж аав нь бүр ингээд хаяа явцсан гэсэн чинь надад амар сонин санагдлаа. Одоо найз нөхөд бол окей за өөртөө бас ингээд өөртөө гэсэн асуудалтай болохоор тий ингээд тусалж чадахгүй байсан байж магадгүй тэгэнгүүт төрсөн ээж аав нь ингээд өөрийнхөө төлөө тэмцэхгүй ингээд хаяа явцсан гэхээр бас ээж аавнаас амар гомдмоор санагдаж байна. тийм үү яаж яах нь Японч утсан нөгөө 18 хүрээл өөртөө тусдаа гарцтай. Тэгэл бас нэг тийм сэтгэхүйтэй. Монголд ирсэн бол юу мөчөөс санжил юу солиороод байгаа ингээл нэг зодод зохиол гэртээ бараг ингээ байлгаж байгаа л те өсөмөсөнд байраал хусч аваад дээр үеийн жоохон сэтгэлгээтэй айлаас бол бараг тэгээд бараг хүчээр бас болвол болох л байсан юм. Ерөнхийдөө бол амар тийм бусад хүмүүсийг ингээд арг эртний асуудал байсан мөхээр байхгүй тэгээд тэр нь амар надад сонирхолтой. Хэрэгүүд дээр бид нар нэг хариулах гал байдаг асуулт байдсан шүү дээ. Төрмөлөө эсвэл бүтээгдсэн үү гэд. Тэгээд Уэмацугийн энэ залуугийн хувьд бол ер нь бүтээгдсэн л юм шиг санагдлаа. Зүгээр 20 хэдэн жил амьдрал тий сургууль мургуулж бүр багш болно гэсэн бүр бодолтой мөрөөдөлтэй байсан хүн чинь гинт ингээ өөрчлөгдөнгууд амар олон фактор байгаа байхгүй юу. Тэр найзууд нь байна. Ер нь жоохон болохгүй бүтггүй хүмүүстэй нийлж эхэлсэн. Одоо тэгээ шоу зингийн тэгэл архит арсыг бол хэтрүүлэн хэрэгжилж эхэлсэн тий. Энэ газараа ажиллаж исэн тий. Тийм яг өөрөө асрагчаар ажиллаж байсан. 12 онд ороод 16 оны 2 сард ажилласаа гарсан. Бүр 4 жил ажилласан юм биш тий. Тэгээ би бас нэг сүлд бодоод үзсэн чинь яг тэр асрах газар байхад нь бас өөрт нь амар муухай болсон байж бас магадгүй. Тэрийгэ хүмүүс хэлэхгүйгээр бас нуусан байж магадгүй гэж бас бодсон. Амар олон таамаг гарах гэж үзсэн. Тэр асрах газарт нэг амар муухай нэг тийм бүр сэтгэлд нь бүр ингэж ормоор нэг амар муухай болсон гэж бас магадгүй. Дөкө юу гэж бодож байна. Нэрээ тийм те ер нь бол юу болсныг мэдэхгүй штэ. Яг нэг өөрөө уг нь анх орохдоо бол айгүй хөрхөн дэврүүн байсан юм бэлээ штэ. Энэ хүмүүс туслана. Энэ хүмүүс ингээ баярлж байгаа нь хүртэл хөрхөн гэд. Тэгээ гинт ингэж огцон мэрэгсэн гэхээр бас нэрээ ямар нэг юм
болсон байх магадлалтай л юм. Тэгээд тэгсэн бол уг нь өөрөө дараа нь бүх үнний хэлээд байгаа юм чинь хэлмээрийн эсвэл одоо ичдэг юм болов. Тийм тэгээд зүгээр эсвэл бантсандаа зүгээр энэ хүмүүсийг алга болгоно гэсэн болов гэж бодох шиг. Тэгээд бүр ингээд шууд ингээд би Японы баатар болно гэл юм амар сони юм яриад тэгэл өөрөө очиж хэрэгээ хүлээсэн гэхээр бас амар гоё. Цугтаагаагүй хэрэгээ хүлээж ин гэхээр бүр ингээд яг яасан хүн юм бол. Тэгээ энэ хүмүүс үнэхээр нийгэмд хэрэггүй гэдэг итгэл үнэмшил нь өөрийнх нь хувьд бүр яг тий 100% зөв гэ ботцсон тий. Тэгээ хүмүүсээс яг тэрийн дэмжин гэд бүр багт итгэсэн байгаа хгүй тэр үзэл бодолтой. Тэгээл ерөөс ямар ч айц. Тэр нөгөө bipolar-ын нэг юу юм болов гэж бас хальт бодогдлоо нөгөө delusional episode гэдэг ч тий. Хийсвэр юмд итгэдэг. Тэрэндээ бат итгэждэг delusional тиймэрхүү юм болсон юм болов хэсэг хугацаанд гэж бас бодлоо. Хамгийн амар нь сэтгцэн эмнэлэгт тухайн хэвцэн мөртлөө нэг сар жүжиглсэн гэхээр бас хамгийн амар гоо. Зүгээр юм шиг ингээд жүжиглээд тэгээд за энэ хүн асуудалгүй юм байна гэж бодогдтол нь жүжиглэнгүүтээ зүгээр гараад ирсэн гэхээр бүр тэр нь бүр амар. Яаж ингэж бодоод жүжиглээд ирүүл бол биш. Ер нь аль нэг иймэрхүү тэгээд найз охиныг нь л айгүй өрөвцөн дөө айгүй хичээсэн юм л араас нь за ингээд зүгээр болцсон засарсан дараа жил шалгалтандаа ингээд бэлдээд орсон гэл ер нь бол араас нь токсик мөртлөө амар хайртай гэх юм уу тэгээл ингээ араас нь ингээл санаа зовоол тавиал ингээл араас нь ингээл бүр ингээл яваад байдаг нэг тийм эмэгтэй байсан юм л өгн хажууд нь арай л хүчин хүрээгүй юм шиг үлээ. Сэтгцийн одоо эмгэгтэй ингээ ямар нэг одоо энэ зүйлийг ингээ туулж явж байгаа хүн хажууд нь бас ингээ төшиг тулгуур болоод байгаад ах хэрэгтэй юм шиг ч гэсэндээ бас яг найз охиныхоо хувьд бодоход бол good for her гэж би бодлоос. Одоо өөрийгөө илүү хайрлсан байна. Өөрийгөө хүндэтгээд ингээд бас галзуу хүнээс холцсон нь. Тэгээ ер нь найз охиндоо бас ямар нэг юм хийгээгүй нь бас болоо доо яг тэгэхээр яг тэр хүмүүсийг л яг зөвхөн анилсан байгаа байхгүй амар. Тэгснээ тэр эрдэнэд гэмгүү тэнд ингээл хамгаалагч хийжсэн хүн, сувлагч хийжсэн хүмүүсийг бас ингээд давхар хохирооцсон гэхээр амар. Тэгтлээ ингээ улаарсан. Тэг би бүр ёо нэг дүүрэгт ингээд амьдарчсэн бодоод шөнө өмнө огтоо явзаа яаж таарч байгаа гэж баярлсан. Яаж яг нэг үед амьдарчсэн юм лээ. Тэг тухайн үед яг тэр нөгөө нэг Арианаар бүүн шуган болсон бахтай тий мэдээж. Тийм баг нэг сар гаруй маруу ингээл зурагтаар гараал. Тэр үедээ болохоор ямар юм нөгөө дээрэм мэрэм амар том мафийн юу юм болов гэд би нэг тэр үедээ нэг амар ойлгоогүй байхгүй юу. Тэгээл араас нь тэгсэн чинь нөгөө манай монгол хүүхдүүд орон байрны хулгай хийлээ гээл нөгөө мэдээнийх нь араас амар том мэдээ гарч ирээл тэгэл дарагдчихсан. Сүүлийн үед болсон хэрэгүүд юу байна гэдэг ингээ хайсан чинь энэ залуу гэх юу амар гарч ирсэн. Тэгээд өөр хэрэгүүдийг судлангуут бас л тэгэл ингээл амар муухай хэрэгүүд байсан. Тэгээд за зөндөө л амар юм ярьчих юм. Энийг нэг жоохон 19 хүмүүс гингүүт нь жоохон сонирхолтой санагдав. Та хоёр сонсчихсан уу? Үгүй ёстой сонсож байгаагүй юм байна. Бид хоёр чи ер нь нэг энэ хавийнхаа амиг ярьчих гад идэг талтай. Тэгээд нэг жоохон ийш тийш явал нэг яалаа хойлоо чи Европ руу нэг яасан. Японы хэргийг яалаа нэг эвгүй гартай хүний хэргийг нэг ярьлаа. Тэрнээс өөр ерөөсөө Азийн ерөөл өстой нэг хороогүй шүү. Тэгээд сонсож байгаагүй юм байна. Тойрын ярьсан тэр нөгөө амар уртгаар мартай тэр чин багад Японд Ричард Рамд хийсэн шүү. Яг нэр хүн дээр хүмүүс амар мэд. Тийм үү те. Тийм. Уусаал амар сонин мартай юм царай мэрэн амар штэ. Тэгээд ер нь яг ингээд Японы найзуудаас асуухаар амар мэддэм л. Тийм. Энэ залуу болохоор жоохон орчин үеийн. Яаж яг цуврал гэхин цаашаа одоо нэг өдрийн дотор болцсон хэрэг болохоор энийг юу гэж хэлдэг? Масс алах. Тийм, mass murder гэнэ. Та хоёрын нөгөө подкастыг сонсноос хойш бүр ингээд амар сонсоод бүр арай л амар сонсоод тэгээд сүүл би энэ хэрэг ярахаар боллоо гэж амар баярлалаа л дэвдэр мэтэрчээр бичсэн чинь манай найзууд бүр яа энэ бүр яг өвчтэй гэх. Гэтэ манай найзууд бол одоо баг бүгд сонсдог. Гэтэ манай ээж бас сонсдог, хоолоо хийж явахдаа сонсдог тэгэл. Ер нь энд Монголд бол ер нь бүгд амар дуртай сонсож байгаа шиг байна да. Миний эргэн тойрны хүмүүс. Баярлаа. Дэмжиж байгаа гэсэн. Сонсогчийн үүднээс бас ингээд эн чинь зүгээр сонсоод өнгөрөх биш. Айгуу тийм олон төрлийн мэдлэгтэй болт юм лээ. Одоо жишээлбэл орой утас ганцаараа явахдаа яах вүлээ, ийх вүлээ гэж утсан дээрээ яах вэ хөө
хүмүүст ингээд ийшээ тийшээ явах цагаа заавал мэддэх ёстой ч гэдэг юм уу тий. Давхар амар тийм анхаарал болгоомжтой болсон ер нь яг энэ подкастыг сонсч ирснээс. Тэгээ жоохон муу санаатай хаяа л хэтэрхий муу санаатай. Зүгээрээ муу санаа илүүдэхгүй шүү дээ. Хүн өөрөөгөө л хамгаалж хайрлаж явахгүй бол болохгүй шүү дээ. За наа чи өстой гоё сонсогдож байна. Би таны подкастыг сонсоод илүү сэрэмжтэй болсон гэсэн чинь. Тэгээ тэрийг чинь л хэлэх гээд байгаа юм шүү дээ. Ер нь яг сонсцоо бүх хүмүүс тэгж байгаа хаа. За энэ тэнд явахдаа айгүй болгоомжтой байхгүй. Ер нь бас монголчин эвгүй шүү дээ. Яг нөгөө янз бүрийн хэрэг гараад тэр нь амар ил гараад идэггүй. Гасан нэг фэйсбુક дээр жоохон шүүг залгалах болцдог гэдэг юм. Тэрнээс амар олон амар юмнууд энд болж байгаа. Марла ер нь хизэнээс ийм одоо болсон гэмт хэргийн тухай сонирхож эхэлвэ. Манай бит хоёр шиг одоо бүр багасаа хэрэг дуртай хэрээний хошног байв уу? Хизэнээс эхлэв. Ер нь бол яг нөгөө Японд тахта зүгээр юм цуврал үзэхдээ дандаа юм нөгөө мөрдөгч тэгээд юм аллахтай цуврал амар үздэг байсан байхгүй юу? Тэрэн дээр нөгөө анги болгон дээр өөр кейсүүд гараад энэ хүн ингэж өгсөн чи ингэдэм байна. Алуурч нь ямар хүн байна мэн гэдэг юм судалдаг байсан. Тэгээд зүгээр л яг тийм төрлийн цувралч дуртай байжсэн нь яг Монголд ирээд яг хоёрын подкастыг сонсоод монгол хэлээр яг ингээд детальтай сонсоод би амар дуртай байна гэж ялцчихгүй бодоод тэгсэн мөрчлөө ингээд сүнстэй юмд дургу айдаг. Тийм аимшигын жочоодаг кино манаас амар айдаг. Яг юм сэтгцийн эмгэгийн талаар ч юм уу эсвэл сэтгэл зүйн нөгөө нэг нөлөөлдөг юм аимшигын кино тэгээд юм хэрэгүүд яг нөгөө бодит гэж бодохоор надад амар тийм гой санагддаг юм уу? Хийсвэр биш яг ингэ болж исэн зүйлс гэж бодохоор айгүй тийм барьцтай гэх юм уу? Надад тэгээд за хүний амьдрал ер нь яг ийм юм болох боломжтой юм байна. Яг амьд хүнээс айх хэрэгтэй гэж үний юм байна гэж яг ингэ бодонгуудаа ингээ сонсохоор яг амар олон талын юмгоосаа мэдэж авч байгаа. Тэгэл хүмүүсийг амар ажигладаг болсон мэлээ. Ер нь бол Монголд ирээл сүүлийн 1 жил яг та хоёрын подкастыг сонсоод өөр зөндөө бүх подкаст сонсоод сүүл рүүгээ тэр нь бүр гэмт хэрэгээсээ ингээд дамжраад нөгөө аялагчдад зориулсан янз бүрийн байгалийн гамшигын талаар малаар гэл амар олон төрөл рүү ингээд салбарлаж сонсож байгаа даа. Тэгээд та хоёроос үүдэлтэй юм уу да подкаст гэх юм бол тийм байх. Амар асуулт асуунгуудаа сүйлд нь магтуулаад дуусчдаг юм шүү дээ. Дөкө Марлагаас асуух юм байна уу? Уулын зөндөө ботсон байсан юм аа. Тэгсэн чинь нөгөө хэрэгтэй орцоо юу илээ гэцээ сууж штэ. Марлагийн орсон нөгөө Big Brother лөө шоуг би нөгөө заваараа яг хардаг байсан аахгүй юу. Тэгээд харахаар Марлаа амир хөөрхөн энэ тэнд очиад юм сонирхолтой фактууд, янз янзын сонирхолтой сторинууд яриа л яваад идэв юм лээ. Тэгээ нөгөө иймэрхүү юм сонсдог гэдэг нь мэддээд байгаа байхгүй юу? Би нөгөө нэг тэр байсан тахта бид нар ч нөгөө ямар ч утасгүй, интернетгүй тэгээ өдрийн цагаар унтаж болохгүйсэн болохоор нөгөө нэг хүмүүсийн нойрыг сэргээд жоохон айлгах хэрэгтэй болоод тэгээд нөгөө би яг хэнийг ярьж ирсэн амар сайн. Эдгейн тэгээд Альберт Фиш хоёрыг яг хүмүүст ярьж өгөөд тэгсэн чинь бүр ингээд амар амар ингээд тэгэл бүгдээрээ яг нэг мэддэг алуурцсан ярьж нэг 2-3 хоног бол амар гэмт хэрэг ярьсан тэр байсан. За тэгээд ерөөхдөө энэ дугаараа өндөрлөх тийшээ хандъя гэж бодож юм. Тэгээд нөгөө сүүлийн хормыг гэдэг шиг манай Марлаад бит хоёрт одоо хэлэх ч юм уу, асуух ч юм уу, ярилцмаар байдаг ч юм уу, тиймэрхүү зүйл байна уу? 7 хоногийн хагасанд болохоор миний амар жаргалтай өдөр байдаг. Тэгээд Facebook сонсогчдын гүрүүт бас ингээд бахаар хүмүүс бас айгүй гоё юмыг ингэж гоё мэдээлэлтэй хүлээж авдаг болсон байна. Өөртөө айгүй гоё судалдаг болсон байна гэж харсан. Яа манай сонсогчд залиалцдаггүй тустай юм лээ, MVP юм лээ. Тэгээд та яг нэг Монголын анхны гэдэг утгаараа угаасаа амар гоё байж чаддаг. Тэгээд нэг царай нь харагддаг ч гэсэн ингээд бүр ингээд нүдэнд ингээд төгсөөлөгддөг юм уу? Дулмаа болохоор ингээд нэг жоохон урт үстэй тэгээд амар тийм цоглог. Дөг болохоор нүдний шилтэйгээр төгсөөлөгддөг ягаад ч юм. Яг ингээд өөрөө ингээд яг ингээд оролцоод бүр ингээд харилцан яриад тэгээд хэрэг яриад амар сандардсан байна. Би бараг сайн ингээд амар дуржигнуулсан баг. Тэгтээ гайг баха. Ямар ч тач ингээд давхар ингээд хүмүүст зөндөө ингээд хэрэгтэй мэдээлэл коктейлийн талаар амар хүмүүс гоё мэдээд өөрсдөө амар хийж уудаг юм лээ. Одоо ингээд амар хэцүү арчуулахад хэцүү ингээд англи юмнуудыг ингээд монгол хэл дээрээ сонсцоод амар баяртай байдаг.
Тэгээ сонсохдоо амар гоё детальтай ингээд сонсцоод амар баяртай байдаг. Тэгээд бас сонсогчдынхаа өмнөөс баяртай баярлаа. Тэгээ цаашдаа бас дандаа гоё сонсоод дэмжиж явнаа. Хөрлийн баярлаа. Бүр иччлээ гэхгүй юу? Харин тий. Амар хүн оруулж ирснээр нэрээ өөрсдийгөө магтуулаад байгаа юм шиг. Гэтэ одоо ямар ч орж ирсэн магтах уу? За одоо шүүмжлэлээ хийх гэсэн. Одоо Шүүмжлэл гайгүй штий. лаараа да. Үнээл. Нөгөө одоо нөгөө байцаалт авч байгаа юм шиг үнээл. Тэгээ нөгөө хүмүүс амар их ярьж ингээд тэгээд хаа надад болохоор ингээд харилцаж ингээд вау маа гэсэн амар гоё байдаг байхгүй. Тэгээд нэг амар serious нэг ярахаар ч бас амар уйтгартай. Тэгээл яг л нэг ингээд хоёр найз манад ирээл нэг юм ярьж байгаа юм шиг нэг тийм мэдрэмж төрүүлээд ярьж байгаа нь амар гоё байдаг. Тэгээл амрыг ирээ мэрий гээл үгний сонголт Монгол тэгэл ер нь бол шүүмжлээд байгаа юм байхгүй. Баярлаа. Шүүмжил гэж хэлж байгаа л магтуулчих юм аа энэ ч одоо. Нэг л чадвар тэгэл царайг нь харах байлгүй дээ. Амар сая ярьж исэн амар эвгүй байгаа гэдэг. Бит хоёрын царай марайг ерөөсөө харж байгаагүй. Гэтэл марлаг бит хоёр бүр унтчихын хүртэл харж исэн. Харин тийм. Дараа жил Монголд очихоор уулзна гэж байгаа. Тэгээд ямар хүмүүс ах юм байгаа. Болгоомжтой агаарай гэсэн. Тэгсэн чи яг юм дулмаа дөөкөө гэдэг хүн байхгүй зүгээр юм хоолоогоо өөрчилж ярьдаг хоёр эрэгтэй хүн байлаа. Эффект ашигладаг уу? Тий, бас сонор сэрэмжтэй ахгүй болохгүй байна. Штэ. Технологи хөгжсөн шүү дээ найзуудаа. За тэгээд дугаараа одоо өндөрлөх тийшээгээ хандаад дуусгая да тий. Хамгийн анхны одоо зочинтой дугаараар орж ирсэн бит хоёрын саналыг хүлээж авсан мөнх маралтаа маш их баярлалаа. Дээрээс нь бит хоёрын сонсож байгаагүй бас сонирхолтой хэргийн талаар ярьж өгсөн бас дараанаас хамтдаа ярилцсанд баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд энэ удаагийн дугаар маань өндөрлөж байна. Энэ дугаарыг дуустал нь сонссон хүмүүс хэн байдаг вүлээ? MVP. Амар хөөрхөн эмгтээлэг хэлдэг. Бид хоёр гэсэн чи амар MVP. За тэгээд дараагийнхаа дугаараар дахин уулзтлаа. Түр баяр. Баярлалаа.